Эзэн бурхан минь яг энэ цаг үед таны өмнө залбирч байна. Таны үгийг номлоход, дамжуулахад таны ариун сүнс бидний болоод номлож байгаа юм дээр байж таврын хүслээр мэдүүлж таны бидний амьдралд үйлдэл болгож зуршил болж хэрэгжих эзэн хариулж өрөө өгч байна. Энэ болгоныг энэ цагийг танд өргөж эзэн Иесус Христосийн нэрээр хамтдаа залбирч байна. Амен. Өнөөдөр хамтдаа юуны тухай олцгоо гэхээр Иесусийн Гецсеманегийн залбирлын тухай хамтдаа олцгоо юм. Тэгэхээр шуулгандаа бол залбирлын тухай хамтдаа ярилцсанаа гэсэн. Энийг мэдээж маш сайн мэддэг. Үргэлжил одоо тогтмол хийдэг те. Одоо итгэж хүн болсноосоо болсон болж ирсэн цагаас хойш хамгийн анхны туршил болсон тэр хэсэг байна. Залбирал эзэн ямар нэгэн зүйл болох гэж залбирч тэ тэгэхээр залбиралтаа одоо ялангуяа Иесус залбирахад юу болсон юм хэрхэн залбирсан юм яг яасан юм гэдэг бол бас яаж залбирах вэ магадгүй энэ зүйлийг ариун сүнсийг болоод бурхан мэдээ даалгуулна гэж найдаж өнөөдрийн хуваалцсан дээр үнэлэх хэсэг болсон. Бидний нийтдээ нэг хүн байгаа шүү дээ Мартин Лютер гэж. Тэр хүн залбирлынхаа тухай өөрийнхөө эзэн ханд залбирдаг залбирлын тухай хэлэхдээ юу гэсэн гэхээр амар гимшигүүгээр эдгээр шээ. Би амар завгүй, маш завгүй учраас өдөрт ердөө 3 цагийн залбиралд зарцуулдаг гэсэн. Харин хамгийн залбирлын болоод бидний залбиралд хандах хандлага ямар хөө явж байна. Тэгээ бас бод хэрэгтэй болж байгаа юм тийм. Мартин Лютер өдөрт 3 цаг залбиралд зарцуулдаг гэсэн. Тэгэхээр өдөр болгон яг нэг залбирах тийм цаг байгаа юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Би чадж байгаа юм уу гэдэг асуудал. Энийг яг энэ үгийг сонссон нөгөө манай бас нэг сургуулийн маань оюут хэлжсэн. Ахилд 3 цаг залбирсан. Өнөөдрөөс тийм хүмүүс байдаг тийм багшаа. Их байдаг шүү дээ. Зарим хүмүүс ингэ бүр 3 4 5 цаг залбирдаг. Тэгээ эсийн бүл болохоор нөгөө өмнөх залбирлын баг ингэ бүтэн сар жил залбирсан залбирлаа тамаа залбирдаг. Надад болж байгаа ядгаас санагддаг. Жохоо төвхтэй биш. Тэгээ Мартин Лютер 3-4 цаг залбирсан бол тэгээ ийм удаан ийм олон цаг юуны төлөө залбирдаг байна гэж. Яах гэж ингэж их залбирдаг вэ? Би бол ойлгохгүй байна. Яг залбирах яаж хандах хэрэгтэй юм бол тийм ийм олон цаг залбирах ёстой юм уу? Яавал дээр юм гэдэг ийм асуултууд олон хүмүүсийн донд болоод ер нь бодогдож явдаг байна. Ерөнхийдөө бол. Тэгээ нэг цуглааны бас нэг одоо жишээ нь амар олон цуглаан үйлчилж байгаа. Амар олон чахалтай 3-4 цуглаан үйлчилж байгаа. 3-4 цуглаан дамжиж үйлчилж байгаа. Тэгээд нэг цуглааны залуу тэгж хийжсэн байхгүй гэсэн юм уу уулзсан. Би ингээд яг залбираад эзэнд өөрийгөө зориулъя гээд хичээж эхлэх үед залбиралтай амьдралдаа болыг л эхлэх үед өмнө нь тулгарч байгаагүй бэрхшээлүүд амар олон давтамжтайгаар миний өмнө гарч ирдэг гэж. Айгуус хэцүү зүйлүүд надад тулгарч байгаа. Нөхцөл байдал аяг бүд болж байна. Тэгээд яах вэ? Чи яг яа гэж бодож байна гэсэн чинь. Тэгээд тэр үг гэж хэлсэн. Юу залбирахгүй амьдрах нь амар юм шиг санагдав. Ерөөсөө юм илүү асуудал гарахгүй. Дадан явж байгаа юм. Харин залбираад эхлэхэд нөхцөл байдал хүндрээ асуудал гаргаж байгаа. Ийм зүйлийг хэлжсэн. Гэхдээ нэг зүйл байгаа шүү дээ. Бид санаж байгаа бол Бурхны төлөө өөрчлөлтий гэж хичээж хэлж байгаа тэр хүнийг хэн оруулж ирдэг вэ гэхээр Сатан хөндөж эхэлдэг. Харин Бурхны төлөө өөрийгөө зориулъя, залбиралтай бай, үйлчлэлтэй бай гэж өөрчлөгдөхгүй хэвэндээ байгаа хүнийг Сатан яадаг вэ гэхээр шүдэгээ тааж байгаа юм хүрдэг. Энэ бол бодит сүнслэг байдал байна. Хэрв та Христийн төлөө, Бурхны төлөө ажиллаж, үйлчлэлд оролцож эсвэл залбирлын амьдралтай байх гэж хичээх нэг шат, хоёр шат урагшлахыг бодож явах юм бол тулгарх бэрхшээл заавал гарч ирдэг. Заавал гарч ирдэг. Гэхдээ бэрхшээлийг хараад болох биш харин бэрхшээл рүү орохдоо бидний залбирах хэрэгтэй гэдгийг өнөөдрийн текстийн хэлээд маш тодорхой харуулж байгаа гэж би бодож байна. Тэгээ би наадмаас уншиж өгье. Матай номын 26-гийн 36 дугаар ишлэлээс хойш харах юм бол ингэж хэлсэн. Иесус тэдний хамт Гецсеман гэдэг газар ирж шавнартаа намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гэв. Петрийг бас Зебедийн 2 хүүг тэр авчив. Тэгээд зовж шандж эхлэв. Тэгээд сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд надтай хамт сэргэн байцгаа гэж. Тэр жаахан цааш яваад өөрөөрөө унаж эцэг минь болж өгвөл надаас энэ аяыг өнгөрүүлээч.
Гэвч миний хүслээр биш харин танихаар болов гэж залбирлаа. Тэгээд тэр шавнар дээрээ ирж тэдний унтаж байхыг хараад бид та нар надтай ганц цагч сэргийг байж чадсангүй юу? 3 татлагын тул сэргийг бай. Залбир сүнс чухалдаа хэлсэн ядаж. Харин махбодд орой юм аа. Тэр дахин 2 дахь удаага явж залбирна. Эцэг минь би үүнийг уухаас нааш энэ өнгөрөхгүй юм бол таны хүсэлд биелэх гэлээ. Дахин ирээд тэдний нүдэн анилцснаас унтсныг харав. Тэр тэднийг дахин орхиж холдон яваад 3 дахь удаага залбирч нөгөө л үгээ хэлж. Тэгээд тэр шавнар дээр ирж та нар ундаж амарсаар байна. Харагдав цаг найсгүй. Хүнийхүү нүгэлтнүүдийн гарт тушаагдж байна. Бос явцгаа харагдав. Намайг бариулагч айсгүй гэлээ гэсэн. Бид өнөөдөр яг энэ текстийг авах юм бол Иесус Христ яг энэ цагт магадгүй нэг цаг 2 цагийн дараа баригдах байгаа үйл явдал болж байгаа. Нэгсэндээ тухайн ирэх баригчд болоод шашны өдөртөгчд дээрээс нөгөө орогч удасын гарт өөрийгөө нөгөөсөө тушаагдах байгаа тухай. Баригдах байгаа хүн төрлөختний төлөө задан мөнгөний үзэж ийсэн. Яг тэр цаг руугаа орохын өмнө үйл явдал болсон байдаг. Тэгээ яг энэ бид нар сайн мэдээ номнуудыг харах юм бол Марк болоод Матай болоод гэсэн юмыг харах юм бол энэ өмнөх хам сэдвүүдийг харах юм бол шамрын бүжиглүүдэд унаал эргэлзээд эдгээр хэрхэн сорилтонд унах уу яах вэ гэдэг үгтэй холбоотой Юдас нүнийг барьж өгөх шийдсэн байсан тухай холбоотой хоорондоо нөгөө шамрын хинэн агуу вэ гэдэгтэй холбоотой маргаан нүнийг хийж гисэн тухай манай ийм болжтгүй зүйл өрнөж байгаа ерөнхийдөө Иесус ирэн дээр. Тэгэхээр яг энэ текстийн дараагийн хэсгийг харах юм бол би сайн хэлсэн дээ. Бүр илүү хэцүү нөхцөл байдалд Иесус өөрөө тушааж. Тэр бол үхэл хүн төрлөختний төлөө мөхийг хүн төрлөختний мөх ёстой байсан зүйлийг өөртөө авч үхлийг үзэж байгаа маш хэцүү үйл явдал болж байгаа. Тэгээ энэний өмнө яасан гэхээр энэ хоёр хэцүү нөхцөл байдлыг яасан гэхээр Иесус Христ дунд нь суугаад Гецсеман гэдэг газар очиод залбирахыг зорж байгаа. Тэгээ сайн дурдсан тийм Бурханд өөрийгөө зориулъя, Бурханы хүсэл тааллыг биелүүлэе гэж зорих иргэн тойрныхны амьдрал ямар байдаг вэ гэж яг юм. Болж үтгэхгүй зүйл бидний хүмүүс тойрон үргэлжлэн мартаж мааж ноолно, зарим бидний хавшин гадуухан, таршаан зовоо янз янзын асуудлууд бидний тойрон болдог. Гэхдээ тэр нөхцөл байдлуудын дор бид нар залбихгүй гэдэг хоёр сонголттой болдог. Харин эзэнт найдагч нэг нь яг хөөхлөөр хэцүү нөхцөл байдлуудын донд яах вэ гэхээр яг Иесус Христийг даган дуурахыг зорддог буюу залбирал өөрийгөө зориулдаг. Харин эзний дагуу авахыг зорддоггүй хүмүүс яах вэ гэхээр гашуудтайгаа эсвэл ертөнцийн нөхцөл байдалтайгаа эвлэрэн тэндээ сууж байдаг гэсэн. Харин Иесус Христ үлгэрлэн байж өөрөө нэг зүйлийг үзүүлж зорьсон. Тэр бол эцэг бурхныхаа өмнөчөөд сүхэн суугаад залбирах. Тэгээд бид нар сайн мэдээ номыг харах юм бол Иесус Гецсеман гэдэг газар эсвэл чимээгүй газар очоод ганцаараа ихтэй залбирлын цагууд гаргадаг үсгийг харж байна. Харин яг энэ залбирлын цагт яасан гэхээр хэнийг авч явсан гэж байна. Петр болоод Зебедийн хоёр хүүхэн болох тэрний хоёр хүүхэн хин байсан гэхээр Яков, Йохан гэсэн гэж. Энэ гурван хүнийг бид анзаарах юм бол Иесус энэ гурван хүнийг өөртөө их ойрхон авч явдаг гэсэн. Тэр нөгөө уулан дээр нөгөө цав цагаан хувцастай болохдоо хамт байсан. Яарын охиныг идгээж илаашуултаа уурж орсон гэдэг ч юм уу тийм. Ойрхон авч явж дандаа энэ үйлчлэлүүдийг онцгой үйлчлэлүүд энэ гурван хүнийг харуул энэ гурван хажуудаа байлаад байсан. Өнөөдөр онцгой залбирах хэрэгтэй байсан учраас магадгүй Иесус Христ уран шавьгаа өөртөө ойр байлаа. 12-ыг дагуулж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг нь Юдасаас байх ойлгомжтой. Өөр ухаар явуулсан юм аа. Тэгээ 11-ийн шавьгаа дагуулаад Гецсеман гэдэг газар очоод нөгөө хэдийгээр та нар байж байгаа. Эндээс сууж байгаа гэж хэлээд гэхдээ Петр болоод нөгөө хоёрыг аваад өөр арай жоохон цаашаа яваад тэгээ залбирсан байна. Магадгүй шавнар болоод ялангуяа энэ гурван шавь Иесусийн залбирлыг маш ойлгож харж ирсэн ийм төрсөд бидээс бид харж байгаа. Тэгээ ихний хэсгийг харах юм бол ингэж хэлсэн байгаа тийм. Тэгээс Иесус тэр газар ирээд намайг тийм очиод залбирх цуу эндээс сууцгааж байгаад Петрийг болон тэрнийг аваад авч явав. Зэвэдийн өгүүлэг авч. Тэгээж зовж шаналж эхлэх гэсэн. Залбирал хийхэд түүний дотор болоод нүүрэн дээр магадгүй үзүүлж байгаа тэр биеийн хил нэлэн шанарт яаж хандсан гэхээр маш их зовлон хийсэн нэг талаар. Зарим бичгүүд юу гэсэн гэхээр түүний хөлс нь цусан тусахны тусч ирсэн тухай хэлдэг тийм. Тэр Иесус Христ маш их зовлон амсч ирснээр шанартаа нэг талаараа биеэрээ хавуулж.
Яаж бүс нүднээс болж, яаж шаналж, яаж нүрэндээ өршлийг хийж байгаа те маш хэцүү байдлаар залбирж байгаагаа өөртөө харуулсан гэсэн үг. Яагаад энэ зовстой болсон юм? Яагаад тэр зов шаналхтай болсон юм? Яагаад энэ залбирал зовлонгийн залбирал болсон юм бол гэдэг юм асуулт бидний бодож байна те. Тэгэхээр бид энийг маш сайн харах юм бол одоо Иесус Христ зовж шаналсан үндсэн гол шалтгаан нь бид яг энэ ойрын хавс илүү харах юм бол тэр үхлийгээ бодож, үхэх гэж байгаа гэдгээ бодож тэр үхлийнхаа улмаас зов шаналсан байна. Тэр зүг хаагддаг юм бол. Дээрэс нь хуучин гэрээний буюу хуучин гэрээ холын хамс гэдэг буюу хуучин гэрээний номуудаас яг Иесусийн зовсон зовлонтой холбоотой энэ залбирлын хэсгийг олж харах гэх юм бол бид нар Исаи намын 13 дугаар бүлгийг олж харах юм бол тэгж хэлсэн байна. Исаи 53 дээр 3 дугаар шийдвэрийг надад хамруулж үзэх юм ингэж хэлсэн. Тэрээр хүмүүст жигшигдэж орхигдсон өвчин зовлон мэдэгч зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр бургуулж тэр жигшигдсэн бөгөөд бид түүнийг дан хийс тоож гэж хэлсэн. Нэгсэндээ хүн төрлөختний нүгэл, урвалт, бардамнал, сайрхал Иесусыг үл тоож байгаа огоорл юу гэдэг те. Хойно бид нэгсэл яах юм бол хэдийгээр шамир ойр байсан боловч үнэндээ нөгөө талаараа Иесусыг үсгэж гисэн. Дээрэс нь 12 шавьяас гадна тухайд Иесусыг 20 хүрээлж дахин баясаж исэн хүмүүс эцэстээ бүгдээрээ Иесусыг орхиж байгаа. ертөнц түүнийг жигшиж явсан гэсэн нүгэлт байдлаасаа болоод Иесусыг хүлээж авах хүн тийм нэгч байгаагүй ерөнхийдөө бол ерөнхий зургаар харж болж байна. Тийм учраас энэ нүгэлт хүмүүсийн төлөө Иесус нэг талаараа зовж байгаа. Урхан минь энэ нүгэлт хүмүүсийн төлөө. Энэ хүмүүсийн төлөө дээрээс нь би үхэх ёстой болж байна. Бас ямар хэцүү юм бэ гэж. Ямар их хэцүү гэдгийг мэдэрч ирсэн байна. Бид заримдаа төсөөлж мэдэхгүй л тийм. Ялангуяа одоо хүүхэд маань өгдөх эсвэл хиннийг хайртай хүн маань яг ингэж бүр яг өгч байгаа юм шиг өвчин зовлон туулах үед гинж шаналдаг тийм маш их зовлон тийм. Манай тэрнээс илүү их зовлон шаналлыг Иесус хүн төрлөختний төлөө хайрынхаа улмаас амьдч байгаа. Хайртай учраас амьдч байгаа гэсэн үг. Тэгээд тийм өгтлээ шаналж харин Иесус Христ шамиртай ирэхдээ та нар сэргий байгаарай гэж хэлсэн. Та нар надтай хамт сэргий байгаарай гэж хэлээд залбирч байгаа. Гэвтэл ерөнхийдөө бол тийм үйл явдал нэгээс ерөөсөө болоо харин Иесус ганцаараа хүн залбирч байсан босны ерөнхийдөө болчихсон юм шиг байна. Бид нар харах юм гарч байгаа. Тэгээд тэр жаахан цааш яваад нүрээрээ газар унаж нэг зүйл хэлсэн. Эцэг минь босож болж игэл эцэг минь гэж. Болж игэл надаас энэ аяыг өгүүлээч гэж хэлсэн. Матай яг энэ эцэг гэж хэлж байгаа. Маркийн хувьд хэлсэн бичсэн үгнээс юм гэхээр ааваа буюу аббаа гэдэг үг. Нэг юм үг гэдэг чинь хүн болгон нөгөө ирчүүдийн хувьд аав болох бол амархан тийм аав болох амархан. Гэтэ ааваа гэж дуудуулах бол амар эрхэм байдаг гэж. Энэ бол бас маш их хүчээ зүтгэл, зориулал, төвчээ, хайр, халамж, цаг зав маш их зүйлийг зориулсан учраас хүүхдүүд нь тэрийг хараад аав надад ямар их хайртай юм бэ гэж мэдрээд ааваа гэж ингэж маш их хайртай сэтгэлээр ааваа гэдэг. Ахил тэгж чадахгүй хүмүүс нэгэн тойронд олон шүү дээ. Хэдийгээр аав болсон боловч ерөөсөө нөгөө ганц үеийн амьдрал нь хэвээр гэж. Дуртай ямаа хийдэг, дуртай цагтаа гарч явдаг, хүссэн зүйлээ хийдэг. Би ийм л хэлсэн, би одоо ч ийм байх гэсэн. Ийм зүйлтэйгээр аав байх энэ үргээр жоохон магадгүй 50%, зарим нь 80%, зарим нь 20% алдсан болж байгаа тохиолдол байж байгаа. Харин Иесус Христ энэ ааваа буюу эцгийн хэлэхдээ маш их хайртай сэтгэлээр бүр ингэж маш их нэгт холбоотойс ихээр аав гэж шаналсан байж гэж ааваа хэрвээ боломжтой бол энэ аягийг надаас холдуулаач гэсэн. Юу гэхээр тэр өөрийн үзэж тулж байсан айж байсан, шаналж байсан тэр үзэж тулах гэдэг тэр маш хэцүү зүйлийг аавтай зүгээр байгаад очиж байгаа хийж байгаа. Би энэ бүхийг үзэж боломжтой бол энэ аягийг надаас холдуулаач вэ? Аяг хүний хуучин грек болоод еврей ойлголтынхаа дагуу зовлон шанал маш гашуун цуу одоо аягийг амсахтай адилхан тэр зовлон амсахтай адилхан ерхий дүрсэл байхгүй юм. Хүн төрлөختний төлөө би Иесусийн нэг юм ерөнхий ойлголтыг бас бодох хэрэгтэй болж байна. Тэр хүн болж байсан 100%. Тэгээд 12 доогоос эхлээд тэр
хуулийн номуудыг судалсан тийм маш гарамгаа сайн мэтгэлцээ ярилцаа асуултаа нөгөө сүмд үлдчих юм дээр тийм дээрэс нь тэр 30 хүрээний ном судар хийлээ нөгөө синагогод очиж яриа бурхны үг маш их одоо үжиж сурсуулж ирсэн. Тэр их нэг зүйлийг ойлгосон. Би бол бурхнаас ирсэн хүн байна. Тэр бурхнаас ирсэн нэхэрсэн Исая. Энэ Исая яах ёстой юм бэ гэхээр энэ хүмүүсийн төлөө өөрийгөө зориулах ёстой. Амар өөхөстой биш. Хуучин гэрээний нөгөө Исая номыг уншаад тэгж ойлгож байгаа. Би одоо хүн талаас нь ярьж байгаа шүү. 100% хүн талаас. Тийм учраас тэр болгоны детачлан ойлгож аваад би зовлон авах ёстой хүн юм биш. Би тэр өөхөстой хүн юм. Маш тэгээд энэ ойлголтоо одоо нөгөө 100% бурхан байсан талаас нь ярих юм бол тэрийг маш сайн ойлгох ухамсарлаа мэдээд тэгээд яг тэр цагтаа тохирч ирэх удаа дахиад нөгөө төсөв ярьж 100% хүн байсан учраас тэр яасан гэхээр яг энэ амсаж болгож байгаа хүн хэцүүгээ бодонгуудаа айж байгаа айсан шаналж байгаа. Тэгээд хэлж байгаа үгнээс нь бид тэрний зогтмоор байсныг нь ойлгож байна. Боломжтой бол надаас энэ ахыг хавтуулж би зүгээр хиймээргүй байна энэ зүйл. Энэ зовлонг би даруй туулмааргүй. Би үхлийг үзмээргүй байна. Хүн талаас нь зүйлийг хэлж чинь сулдраа гэхээс илүү өөрөөр айц хүчээр хэлж байгаа. Тэгээд бид боддог те Иесус Христ 100% бурхан байсан учраас үхлийг үзэхэд баг өвчин мэдрээгүй, нэг асуудал байхгүй, нэг шанаж мандсан юм байхгүй. Тэгээд түүний хувьд бол энэ амархан, миний хувьд бол хэцүү байсан хэлэх боддог. Тэгэхээр 100% хүн байсан учраас та бидний мэдэж болох тэр айц, тэр ичгүүл, тэр зовлон, тэр гадуурхад, тэр ойрховдол, тэр шаналлыг ташуудаг бүгдийг амсаж байгаа юм. Амсахгүй мэдчихсэн. Тэгээд эцэгтэй гэж байна. Надаас энэ айлыг өмгөөлөж. Тэгээд дараагийн үгийг харах юм бол гайхалтай байна. Гэвч миний хүслээр биш харин таныхаа болод гэж хэлж байгаа. Тэр 100% хүн байхдаа бол зүгтмаар байна асуудлаас. Гэхдээ тэр 100% бурхан байгаа учраас тэрээс нь бурханы хүү байгаа учраас нэг зүйлийг урдаа тавьж чадж байгаа. Тэр нь бол таны хүсэл биелэл болно гэж хэлж байгаа. Тэгээд бидний хувьд эзэн заасан гол дотор нэг зүйл байна шүү. Тэнгэрт таны хүсэл биелэл болох болтугай гэж. Энд миний хүсэл биелэл болох гэж. Таны хүсэл тань бидний амьдрал энэ осоор надад гэрмэлт биелэл болох. Ажил төлөвлөж гэсэн. Тэгэхээр бидний залбирал доторх хамгийн чухал нэг зүйл бол бурханы хүслийг урдаа тавих, харин өөрийнхөө хүслийг дараа дараагийнх 2 3 4 тавих ёстой гэж байна. Гэхдээ дахиад асуу. Та залбирахдаа таны залбирлын хандлага, таны залбирлын үг хэллэг яг тийм байж чадж байгаа юу үгүй юу? Эсвэл бурхан минь би та туслаад зөөрэй шиг та ерөөг би ингэмэр гэж харин та таны хүсэл биелээ болов надад хэцүү ч гэсэн би нэг хийе гэж хэлж байгаа гэсэн асуу. Өөрөөсөө асуух болж байна. Тэгээд залбиралт хамгийн чухал зүйл юу вэ? Нэг бурханы хүсэл биелээ болох маа гэх юм байна шүү. Тэгээд дараа нь яг энэ үгийг хэлсэн дараа Иесус шамир дээр ирсэн чинь нэг зүйл болж байгаа шүү дээ. Юу лээ? Петр гэжсэн шүү. Одоо өндөр өргөд гэж яриад хэлээгүй. Яасан гэж мэдэхгүй. Ямар ч тач Петр дээр ирсэн чинь Петр уцчихсан. Яг энэ хэсэг номлолынхоо би яг энэ хэсгийг номлохдоо энэ хэсгийг ихэж авах энэ төрлийн байхгүй. Яг тэгэхээр номлол нэг жоох нэг 15 минут явсан хүмүүс Гэтэ жоох ингээд номлох гараад юм бол нэг амар чангаар хийсэн байхгүй. Бэж та надад ганц цаг ч гэсэн зэрэг байж чадсангүй юу? Би бол их сандын нэг цогтаны нэг хүн ер нь бол ингээд номлолын төвшил ихэнхдээ л уддаг юм байсан юм байна. Би зүгээр ингээд анзаархад жоохон та унтах гэдэг байсан. Тэгээд яг энэ нэг шиг номж юмсаа. Одоо тэр унтах байсан. Тэр нь бол ихэнхдээ сэрэг амар согоос уддаг болсон. Яг энэ шиг уншаад тэр санагддаг байхгүй. Зарим хүмүүс яг дутаах гэж байгаа энэ шиг гарч ирээд тас их нөөс сэрэж ирээ. Одоо тэгээд хоёр хүмүүс сэрэгцэн лээ. За тэр согоос шээ. Гэтэ энэ харах юм бол ингэж хэлж байгаа. Петр та нар надтай ганц цаг ч гэсэн сэргийг байж чадсангүй юу гэж хэлж байгаа. Энийг ингэ шолоогүй хэлэх нэг сандаа хэцүү зэ. Бид нар сонсоход нэг өөр. Гэтэ хин нэг хүнд яг ийм үг хэлэх хэцүү байхгүй. Яг жишээ нь шүү. Ингээд найз нөхд маань ингээд нүүрэн дээр ингээд юм наалцсан гэж хэлдэг шүү. Эсвэл нэг ард нь юм наалцсан. Тэгээд хэлэхээр хийж болдог. Шинэ надад хэлчихсэн. Зарим хүмүүсийн хувьд одоо ингээд шүдэ болооцоо угаах юм шиг. Ярахаар ингээд юм өндөрлөө тэгээд
найзаа чинь шүдөө байгаа чинь гэх амир үгүй төстэй. Юм шолоох. Ингээд домжиж байгаа юм шиг хэмжиг өгчихгүй гэдэг айдсаас бол хэлэхэд агуулсан багч. Петрт яг энэ Иесус хэлэхдээ чи чинь ногоороод байх юм гэдэг ингэж яг хэлээр хатуу болж байгаа. Чи ганц сар ч гэсэн зэрэг үгүй чадахгүй юм. Яг шолоохонд бол хатуу зэмэл байна. Гэхдээ бид нэг зүйлийг харах хэрэгтэй. Энэ нь Петрийг зовоохгүй. Муугийн үзэх гэх нэг юм муухай мэдрэмжийг өгөх гээд хэлж байгаа үг гэвэл үгүй. Зарим бидний тайлбарыг авах бол маш гоё гэж байгаа. Юу гэсэн энэ хэлж байгаа үг бол зөвхөн нэгүслийн үг юм аа гэж байна. Бурхны хайрын үг юм аа гэж. Нэгүслийн үг. Энэ бол болохгүй байгаа зүйлийг засаж залруулах гэж хайрлж байгаа, хэлж байгаа, чамаа өөрсдийн хэлээр хэлж байгаа үг юм аа гэж хэлж байгаа. Тайлбарч. Яг тэр талаас нь бодох хэрэгтэй байна харж байгаа талаас. Тэгээд Петр тэр Иесус хатуухан хэлээд тэгээ буцаж чаад дахиад залбирч байгаа. Тэгээд дахиад ирсэн чи яасан? Дахиад удчихсан. 3 удаа яваад залбирч байгаа шүү. 3 удаа яваад нөгөө хэлсэн. Тэгээд бид яг Иесусийн залбирлын хэлбэрээс авах юм бол нэг над нөгөө нэг хүний асуулт бодогддог байхгүй. Тэр хүн юу гэдэг юу гэж асууж ирсэн гэхээр нэг хүн тэгээд нэг юм дахин татаа залбираад байх юм. Яг ямар хэрэгтэй нэг л хэлээгүй бодож байгаа. Вэ цаахыг явуултаа болон биш үү гэж хэлдэг. Гэтэл Иесус өөрөө нэг зүйлийг тодорхой хэлж. Чи Бурхны төлөв, Бурхны өмнө очоод нэг зүйлийн төлөө залбирч байгаа. Түүнийхээ төлөө 2, 3 байна хамаагүй давтан залбирх хэрэгтэй. Тэгж болдог. Тэгвэл сайн Иесус өөрөө үлдэхийг харуулж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр залбир заавал нэг хэлбэрээр заавал нэг удаа байх ёстой эсвэл нэг 80 удаа байх ёстой гэсэн хэлбэрээр ер нь бол юу ахгүй нэ. Хэлбэр баригдахгүй гэсэн. Зарим хүмүүсийн хувьд бидний мэдж байгаа. Яг өөртөө зовлонтой хүмүүстэй байна. Аав ээжийнхээ төлөө нэг удаа залбираа зогсоод санагдаггүй шүү. Тэрнийхээ төлөө 2 удаа, 3 удаа, магадгүй сар, 1 сар, 2 сар жилийн турш залбираа хэрэгтэй болно. Гэхдээ нэг амлах. Та тэрнийхээ төлөө дандаа залбирдаг байна. Энэ нь эзний өсөлт байдаг нэг талаа. Тууштай бөгөөд тасралтгүй залбирлыг эзэн сонсож хариулдаг. Тэгэхээр бид залбиралд бол ингэж нэг удаа хэлсэн юм ч болоо. Өөрөө зохицуулж нээц гэж хэлээд ингээд хайр ханаад явах болохгүй шүү гэсэн ойлголтыг амьдралдаас хэрэгжүүлэхийг зорих хэрэгтэй болж байна гэсэн. Тэгээд шинэ мөрөчлөр ах юм бол хэлсэндээ 3 татахгүй тул сэргэх бай. Залбир сүнс чундаа тэсээ явж. Тэсэн яг юм гэж байна гэж. Тэгэхээр дахин 2 дахь удаага явж залбираа. Эцэг минь би үүнийг ухаас нааш энэ өнгөрөхгүй юм бол таны үсэд бий гэж хэлсэн. Нөгөө аяны тухай гэж байна. Энийг уухаас нааш би хийхээс нааш энэ асуудал шийдэгдэхгүй юм бол заа таныхаа болгож гэж байна. Нэг юм асуудал байдаг л та. Та нарын бодогддог гэж магадгүй. Энийг ч гэсэн яг бодогддог байсан гэсэн. Тэгээ ямар асуудал юм бэ? Ер нь хүн төрлөختнийг бурхан аврахын төлөө заавал Христийг хүргэх ямар шаардлагатай. Харин өөр аргаар ингээд хэрэгж хийж болохгүй болох гэж. Тэ? Харин өөр маягаар зохицуулж болоогүй болов гэсэн асуулт байдаг. Тэгээд Иесус заавал үгүй. Тэгээд заавал Иесус гэж итгэж итгэхээр энэ л арга замаар ингэж явж иж хүн төрлөختөд авахыг авах гэхлээр бас л жоохон монопол биш үү? Тэ? Жоохон харин өөр байж болоогүй гэсэн юм асуулт хүмүүс бодогддог. Наад бас бодогдчихсэн. Гэхдээ нөгөө талаар бодох юм бол өөр олон аргуудыг хүмүүс дагаж тавиад тэр арга замаараа дараагийн амьдрал мөнхийн амьдралд очих гэж хүсэн тэмүүлж ирсэн маш олон зүйл байна. Ингээд хожимдрын зөндөө байна. Тэр үеийг Израилийн хатуун дотор тийм аргууд байсан. Нэг арга ямар арга байсан гэхээр бурхан хуулийг өгдөг. Тэр хүн төлөвлөлтөнд хуулийг өгдөг. Тэгвэл хүмүүс яаж гэхээр хуулийг нь аваад окей энэ 10 хуулийг нь яг ч биелүүлэх юм бол би бурхан таанд байх юм. Хуулиар аврагдах юм гэж ойлгосон. Тэгээ яг энэ хуулиар аврагдах ёстой гэж бодож энэ аргаар бий гэж үзсэн. Тэгээ яасан гэжтэй. Бүгд бүтлэх үзсэн. Тэгээд Иесус Христ хэлсэндээ фарисеуч болоод хуулийн багш нарыг тэднийг ерөнхийд намж хэлээд хорт могоомтмаа та нар заадаг шиг хизээж үлддэг үү та нар болооч юм. Арай жаач юм шиг. Та нар бол муухай тий бузаад та нар диаволын хүүхдүүд. Тэгээ Ром номыг харах юм бол ингэж хэлж байгаа. Ганц ч хүн алга. Үйлсээрээ хуулиар өөрсдийгөө авч чадах нэг ч хүн алга. Тэгээ та нар тусламж хэрэгтэй байна. Тийм учраас Иесус Христийн үс юм аа гэж хэлж байгаа. Бас нэг арга байна. Израилийн ард түмээс авах юм бол хуулийг биелэх хүсэндээ хоёр цагийн үсэн гэхээр дахин өгөх арга болсон.
Миний хийсэн үхлийн төлөөсийг хонин дээр, хурган дээр, хуц ухан дээр одоо юу гэдэг вэ? Үхэр мөхөр дээр тохоод тэднийг ядлаа, цасмат цус мусын цацж мацаа гэж мэдээ. За одоо би нэг үл болчлоо гэж ингэж хэлхийг зорьсон. Гэвч амтан бол хангалттай биш юм. Хүний төлөө нэг нүгэлт хүний төлөө өөр нэг нүгэлгүй хүн төлөөсийг үүрэх боломжтой. Энэ бол маш энгийн жишээ шүү дээ. Маш энгийн жишээ. Хоёр хэрэгтэй юм удаа би энэний хэлийг үүчээ би нэг шоронд орчих гэх юм бол байхгүй. Нөгөө хүн цэвэрхэн байх хэрэгтэй болдог шүү дээ. Зөвхөн логик ухаан. Тэгэхээр амьтан дээр хүний нүглийг тохоод авралыг авч болно гэдэг юм арга зам байхгүй. Тэр өөр ямар арга зам бэ? Ямар арга зам? Христэс өөр арга зам байхгүй гэж би хэлдэг. Христэс өөр арга зам бодогдуулаас надад хэлээрэй заяа айж үзсэн. Зөвхөн айсан үгс юм байна. Тэгээ бичвэр юу шиг гэхээр нэг хүнээр нүгэл бүх хүн нүгэлтэн болоод нүглийг авах хэрэгтэй болсон бол Иесус Христ гэж нэг хүний бэлгээр дамжуулаад бүх хүндрэлийг аврах боломжтой юм байна. Гэтэл тэр нь зөвхөн итгэлээр юм байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ зүйлийг бид бас маш сайн бодолцох хэрэгтэй болж байна. Үлс номын 4:12 гэж хэлсэн. Учир нь бид аврагч болох өөр нэг тэнгэрийн дор хүмүүст өгөгдсөнгүй гэж хэлж байна. Хүн төрлөختөнд яаж аврагыг авах вэ? Зөвхөн Христээр дамжуулаад. Тийм учраас өөр нэр өгөх юм. Ганцхан нэр өгсөн бөгөөд дамжуулаад аврагыг өгөх болно. Иесус энийг маш сайн ойлгож байгаа юм өөрөө. Энэ ахыг би уухаас нааш энэ асуудал шийдэхгүй бол за таны хүслээр бол би өөрөө яа гэж хэлж байгаа юм гэсэн. Маш тодорхой. Тийм зүйлийг хийе. Хүндрэлийг хөндөө нэг юм хэлсэн. Иесус Христийн залбирлаас одоо бид нэг зүйлийг сайн харсан тийм. Бурхан бүх зүйлсээ зүгээр л байгааг хэлэх. Залбирах. Тэгээд Бурханы хүслийг нэгдүгээр харуулах. Дээрээс нь дахин давтан залбирч бас болох юм гэж тийм. Тэгээд бас дээрээс нь Иесус Христийн сайн ярьсан тоолох зүйлийг үзэх юм бол Иесус Христ Бурханы хүслийг нэгдүгээр тавихтаа зүгээр л өөрөө тэтгэж тэр Бурханы үгтэй байр нөхөрлөж Библийг маш сайн хожим Библийг маш сайн уншдаг гэсэн учраас шийдвэр нь өөрөө Библиэл дээр байна гэсэн хэлээ. Залбирах арга нь Библиэл дээр юу хийх гэж байгаагаа, юу руу явж байгаагаа бас Библиэл дээр хаашаа явж байгаа гэсэн чинь бүлэр явж байгаа үгүй Библиэс хамаатай. Тэгээд заацаа би тэрийг чинь хий гэж хэлэхдээ хүртэл Библиэл дээр байж байгаа. Библийн үгээр үг үйлдэл залбирал ураа шийдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ айгүй чухал. Бид нар зэзэн хандан залбирахдаа эзний үгтэй нөхөрлөж байж үгэн дотор залбирна, үгийн арга замаар залбирж шийдвэрүүдээ гаргаж үйлдэл хийх гэдэг бол маш чухал ийм арга зам байна гэсэн. Тэгэхээр бидний хэрэгжүүлэлт юу байх вэ? Иесусээс суралцаж түүний дагуу үйлдэх. Би Иесусийн одоо энэ залбирлын одоо юу гэх юм залбирлыг яг энэ залбирлын амьдралыг үзүүлж байгаа жишээг юу та зөвлөж болох вэ гэж жоохон бодсон. Нэлээд бодсон. Ер нь залбирлын амьдралтай байх дандаа энэ залбирдаг байна гэдэг бол юутай адилхан гэж байна. Ийм усны боллооныг ингээд нуруундаа зүгээд ус үсгтэй адилхан. Залбиртай амьдрал. Харин залбирлгүй амьдрал бол боллоогүйгээр далаа руу өсөлттэй адилхан. Боллооноо зүсэх хүн хэр удаан байх вэ? Боллооноо зүгэх хүн хэр удаан байх вэ? Тийм үстэй. Тэсхүү өсөрч орж байгаа тэр доороос авах гэдэг юм авч чадахгүй гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгээд залбирна гэдэг бол бидний хувьд бол яг агаар амьсгал гэдэг боллоо гэдэг өсөрч орж байгаа нуур руу уул руу ороход маш их хэрэгцээний зүйл байхгүй. Заримдаа бид яг тэр боллоогүйгээр шиг баасан юм байх ороод тэгээд нөгөө нэг жишээ дээр адилхан залбирал болохоор өөр залбиралтай амьдралыг юутаа зөвлөж болох вэ гэж бодсон. Уулын бодлохгүй ууланд авирахтай адилхан. Чанар ууланд авирж үзсэн бол мэдж байгаа. Авирж үзээгүй болж байгаа. Юу лээ гэж бодож байна. Би нэг удаа нөгөө хавдынхаа нөгөө жаргалан тайрхан зөө авирсан байх чинь маа нэлээд хэдэн мянган метр ч 3708 гэж байна. Нэлээд өдөр. Тэгээ нэг найстаа авир. Тэр чинь бүр ингээ хамаг гоцлоо өмссөн. Тэгээ би хамгийн гоё сайн гоцлоо өмсөөл гасан бохгүй юу? Талаас нь босмоо зүүн дээр хөлгөөр холгоор бариад өдрөөд ягнаад бөө юм бас. Яг залбиралтай амьдрал гэдэг нь бол
нэг зүйл рүү уул руу амжиж байгаа бол залбиралтай амьдрал бол бодлогомжтой адилхан. Залбиралгүй амьдрал бол утгагүй уул руу амжихтай адилхан. Яг гурав дахь хамгийн том жишээ нь юу гэхээр яг Иесус өөрөө байхгүй. Иесус Христ үл рүү орох гэж байгаа. Нэг юм хийж ихдээ нэг юм орох гэж. Гэхдээ тэр орохын өмнө залбирсан. 2-3 удаа залбирсан. Маш их залбирлын хийгээд тэгээд яасан гэхээр залбирчаад нөгөө орох ёстой хүлээсээ зогтсон уу? Зугатаагүй. Харин өсөрч орж байгаа. Тэгэхээр боллоо зүвчээд нуурлан өсөрдөг хүн байхаас шүү зугатдаг хүн байхгүй шүү дээ. Уулын бодлын үзчээд уул руу аявахаас шүү зугатдаг хүн байна. Яг түүнтэй адилхан Христ өөрөө залбираад бодлоомсон, болооно зүгөө нөгөө нуурлан нөгөө уул руу өсөр орж байгаа. Тэр уул болоо өсөн юу гэхээр өндөрлөхийн төлөө үхэл хийсэн. Үхэл хийсэн. Тэгээд та нар одоо бодоорой заа. Таны амьдрал магадгүй шинэ ажлын талбар, шинэ орчин, шинэ үйлчлэл, шинэ одоо юу гэдэг ямар нэг юм ороод тэр нь яг ингээд мэдээ сайн зүйл. Тэгээд тэр рүү орох шантаж байгаа. Та нарыг ихлээр залбираасаа гэж хүсэж байна. Эзний юм байна. Тэгээд залбирчаад буцаж болохгүй. Тэр рүү ороосоо гэж хүсэж байна. Орсон ч гэсэн амар биш байх болно. Тэгээд залбиралтай учраас даван тоглох болно гэж та бүхэн бас яах юм бэ? Миний хувьд бол одоо яг тийм зүйлээр тусалж байгаа. Миний хувьд шинэ ажил, шинэ газар, шинэ үйлчлэл, эхнэрийн хувьд бол шинэ талбар, шинэ одоо газар тийм. Энэ болгоныг ингээ эхлүүлэх гэдэг хийх гэдэг хэцүү. Залбиртай байх юм надад бас маш хамуулсан. Залбирсан ч гэсэн хэцүү байх болно шүү дээ. Уулын бодлыг өмсөд уул руу авах чинь бас хэцүү шүү дээ. Хэцүү байхгүй. Болон зүгөөд авах чинь бас хэцүү. Тэгэхээр залбираад үйлчлэлээ хийцгээе. Залбираад юм эхлүүлцгээе. Хэцүү гэдэг хэцэн танартай хамт учраас бүрэн боломжтой гэж ярих юм байна. Амин. Тэгээд хамгийн сүүлийн ишлэгийг хэлсэндээ та нар удаж амарсан л байна. Харагтун цаг нь айсгүй үний хүү нүгэлтнүүдийн гар тушаагдж байна. Бос явцгаа харагтун намайг бариулагч айсгүй. Тэр залбираад тэгээд өсрөн орж байгаа гэсэн. Залбираад үгэлт тушаагдж байгаа гэсэн. Амин. Эзний өнөөдөр залбирцгаая. Яг Иесусийн адил үйлдэлтэй үйлчлдэг тийм хүмүүс байцгаая гэж. Хайртай эзэн бурхан таны өмнөд залбирч байна. Яг цаг мөч таны үг бидний амьдралыг хэлбэрж өгөх байж байгуулах болтугай. Биднээс яг Иесус Христ яг хэцүү цагийг бүхэл үзэх тэр цагтаа тул үедээ таны өмнө чин сэтгэлээсээ бүх зүйлсийг өчн залбирч, уйж, таны хүслийг асууж, эцсээр тэр таны хүслийг нэгдүгээр тавиад тэр хэцүү асуудал өсрөн орж байгаатай адилхан бид ч гэсэн яг хаанчлахын төлөө буюу таны хүмүүсийн сайн сайхны төлөө, гэр бүлийнхаа төлөө, улс орныхаа төлөө тэр сайн үйлчлэл, шинэ ажил үйлчлэл, шинэ зүйлийг эхлүүлэхдээ хэцүү маш их мэдэрч шаналж болох байвч залбиралтайгаар тэр зүйл өсрөн ордог байхад эзэн туслаарай гэж гуйж хэлсэн. Хойшоо суудаг биш харин зүтгэлтэй, тэмцэлтэй, ичимчтэй тууштай байгаа та бинийг ятхан урамшуулаарай гэсэн залбирч байна эзэн. Энэ бүх зүйлсийг таны бидний эзэн Иесусийн нэрээр залбирч байна. Амен.